Одоо намайг Нацгдоржийн Наранти гэдэг би 1961 онд төрсөн. Эцэг эхээс 13 улаа, эцэг эхтэйгээ 15 улаа өнөр өтгөн амьдарч явсан. Тэгээд ээж Цэрэндоржийн Цэрэндэлэн маань 1933 онд төрсэн дахиад ажилттай хүн байсан. Тэгээд үр хүүхэд бидэндээ маш их сургаалтай ажил хөдөлмөрч бид нарыг үргэлж өсгөж дэвжүүлэхин төлөө явж ирсэн. Ээж маань их мундаг ажилсаг хөдөлмөрч хүн байсан. Тэгээ би чинь одоо 65 нас хүртлээр ээжтэйгээ явлаа. Хөгшөртлөө явж бүр улам нялхарч тийм л болдгийм байх хүн гэдэг. Хүүхэд байхдаа бид нэр яаж олоодаа тоглож өсөж идэж ууж эцэг их маань хоёулаа хөдөлмөр хийж бид нарыг өчнөө зэрэг төргөж явсанд би аав ээжтэй маш их талархаж явдаг. 8 дүү вэ надад. 8 дүүгийн хувьд сая хүргэд бэрэгдүүд олон хүнтэй харьцах ажил надад оногдож их том хариуцлага ирж гин гэж би бодож байгаа өөртөө. Урд нь бас ах их аав ээжигээ байхад миний урд нөмөр төшиг болж явсан юм байна. Тэрийг одоо л ойлгож байна. Аав ээжтэйгээ байсан тэр олон жилүүд маш гоё дурсамжтай. Гоё олуулаа гоё өссөн бид нэр. Одоо бүгд хүний зэрэгтэй айл өөр өөрсдийнхөө амьдралын төлөө ингээд бүгдээрээ л явчихин да. Дутуу гачуу юм ч алга байна, бүгд болж л байсан. Тэгээд би бол 3 охин нэг хүүтэй. Хүүхдүүд маань бүгд л тус тусын амьдралаа хөөгөл бүгдээрээ сайхан амьдарцгааж байна. 13 ач зээтэй болсон энэ жил. Тэгээд 28 хүржиж хүнтэй суугаад гэрээс гарсан байхгүй юу. Тэгэхэд ээжихээ ер нь баруун гарна худалдааны байгууллагад ажиллаж ирсэн. Тэгээд ээж авдаа одоо очиход тэгэл тус болж явж ирсэн санагддгийг. Ээж маань тэгэд ажилгээд л явна. Актер нэг одоогийнх шиг ингээд нэг зугаалж моголоод явдаг үе байхгүй л ш. Бид нар чинь ажилгээд л өглөө гарна ороо ирнэ. Би нэг хэдэн дүүнэр байна ингээд л өссөн юм шиг байна. Ээж маань бол их мундаг хүн байсан. Тогооч, цэцэрлэгийн багш, яаслын хүүхдийн тогооч, зочид буудалд тогооч гэдэл айгүй олон ажил хийжсэн. Тэгэхэд би худалдагч болсон явжсэн байна. Нэг өдөр нэг ээж маань нэг олон хүний хоол хий. Дэлгүүрээсээ гүйж ирж хоолныхын толооны бичиж өгдөг гэсэн шүү дээ. Өөрийнхөө ажлыг ингэж орхичоод тэр маань л надад айгүй гоё идгээж айгүй гоё хоол хийнэ. Тэгээд тэрий чинь ингээд түүж бичээд нэг мөнгө авдаг үдээ. Тэрийг гүйж ирээд ажил дээрээсээ гүйж ирээд толооны бичээ тэрнийх нь тооцоог бас бодож өгдөг гэсэн. Тэр л надад айгүй гоё санагддаг. Манай 1928 онд Дорнод аймгийн Баянтан сумын иргэн харьяалтай хүн байсан баг. Тэгээд насаараа малын их хэмчээсэн тийм хүн байсан. Аавтайгаа байхад бол бүр гоё. Би чинь аавын охин гэд явдаг гэсэн. Аавдаа маш их хайртай. Тийм хүүхэд байлаа тэгээд. Аав ажиллаа хийн, би ажил хийн. Аав битэр хоорондоо сайхан харилцаатай байдаг гэсэн. Аав маань 92 онд 64 наснда Тэнгэрийн оронд дэвшсэн. Тэгээд үлдсэн үр хүүхдүүд бидэндээ үлгэр дуурайл аав маань ерөн сэтгэлээс гарахгүй шүү. Одоо 65 хүрсэн ч гэсэн аав маань тэр бүх дурсамж надад ингээ байж л идэг байхгүй. Аавтайгаа байхад ямар гоё байсан. Бид нэр ямар гоё элэг бүтэн гоё амьдарчсэн. Манай аав чинь тоглоомонд их дуртай. Тоглохгүй тоглоом байхгүй ш. Тэр хөзөр даалуу одоо ер нь тоглохгүй юм байхгүй ш. Хөзөр мөзөр маш нөө буурьад айл байсан. Тэгээд одоо хүртэл би тоглоомын ахмадынхаа чөлөө цагийн төв тоглоод л явж идэг одоо ер нь. Аав маань байхдаа бид нэр их чинь гол усанд аваар чинь зам бүгдээрээ идчих жоох юм ягээд гол дээр аваар чинь тоглоно. Хэдэн хүүхдүүдэд тойруулаад л их тоглодог хүн байсан. Аав маань тэр сайхан занчнаар бидэнд өвлөгдөж үлддэг юм уу? Аав ээжтэйгээ байх шиг сайхан юм хаана байх вэ? Хамгийн аз жаргалтай тэр л гэсэн. Манай өвөө чинь ийм өвгөөнд инт ингээд 6 айгүй том битээ өгцөл исэн гэсэн дээр үед.
өвгөөнд энтэн гэдэг байхгүй ясарх одоо би хүртэл юм ясарх биш. Тийм аягүй сайхан өндөр үетэй тийм улсууд үйдгийг би хаа тэгш аав ээж минь бидний ингээд гоё ямар ч өвчин зовлонгүй юм гоё болгож өсгөж хүмүүжүүлсэн биднэрт одоо юм татанхай доргой юм байхгүй ш 13 хүүхэд чинь ийм сайхан эрүүл саруул бүгдийг өсгөж ингэж үржүүлсэн аав ээжтэй л баярлж явхаас өөр бид нэр өөрд одоо ямар юу ах бүгдээрээ сайхан амьдарч хэдэн дүүнер маань бүгдээрээ ингээд эрвэхээрээ л болж л бай сайхан амьдарч байна хүргэн бэрүүд олон байна хүүхч хүүхдүүд зөндөө байна зарим нь ч бараг танихгүй байна одоо тийм гоё өнөр өтгөн болж амьдарч байна аавтайгаа байсан үе маань хамгийн гоё дурсамжтай би ч одоо гэрээсээ аягүй сүлд хүнтэй сууж гарсан байхгүй юу хөгшөртлөө юм гэртэл тэгээд хоёр хүүхд төрүүлсэн шин тэгж л 28 тадаа гэрээсээ хүнд ирж хүү тэр үе чинь өстө бүр бошоогол нэг ердөө хүнтэй суугаад гармаар санаа холон дүүнэртэй тэгээд юм бочсон ер нь л нэг амиа удчил ер нь өөрийнхөө л амьдралыг зохиохгүй болохгүй гэж бодож явдаг гэсэн чи тийм биш дүүнэртэй байгсан үе маань аягүй гой санагдаж байгаа юм чинь хоёр хүүхэд байна өөрөө ер нь дүүнэр баг хүүхдүүд юм өсгөж байгаа юм чинь тэр үед баран ер нь хүүхэдтэй ч байсан битгүй ажилгээд л явдаг гэсэн би чинь худалдааны байгууллагад 12 жил ажилласан худалдагчийн ажил хийжсэн сүүлдээ номын няруу барааны нэр болж байгаад 90 он зах зээл эхлээд л өстэй тэгээд гудамжинд хаягдчихлаа шүү 4 хүүхэдтэй 31 настай л зах зээлд орчихлаа шүү хэцүү байсан шүү одоо яг өндөр насныхаа тэтгэвэр суугаад хэдэн хүүхдүүд маань өсөж өөр хүүхдүүд маань өсөж сайхан жаргаж л байна амьдрал сайхан л байна би чинь одоо нөгөө 3 охины хүүтэй манай аавыг чинь 13 байсан чинь би энэ жил 13 дахь цээ охиноо хүлээж аваад гайхаад байгаа байхгүй үе 13 манай 13 болчлаа ямар гоё бэлэг дэмбэрэлтэй тэгээд одоо энэ хүү 3 хүргэн байна бэрман байна энэ ач зээ маань 13 байна эднэрийнхээ цаашдын ажил амьдрал нь өшөө сайхан цэцэглээсээ сайхан амьдраасаа зах зээлийн үед бас хэцүү юм их байна хэцүүгүй юм ч байна бүгднгийнх нь эрүүлэнг урт удаа наслаараа энэ дүүнрийн маань амьдрал одоо үлдэж байгаа биднэр ч гэсэнтэй бүгдээрээ л нэг сайхан дутах юмгүй л бүгдээрээ ингээд бие биендээ туслаад ингээд явхад олон хүн шиг сайхан юм байдаггүй байна одоо ээжмээс ажлын буян өстой сайхан ирдэ тэр олон төрөл төрөсөд ах トゥ хамаатан садан их л сайхан байдаг юм байна ангийн хамт олон гээд одоо 60-таа хүрэхэд бас их л сайн муу юм нэлээл үзэж штэ их чинь одоо ингээд бүх дүүнэр хүргэд бэргдүүд хүүхдүүд бүгдэнд нь одоо урт насалж удаан жаргаарай гэж би хүсэж байна. Тий. Цаашдынх нь амьдрал өшөө сайхан дэшээ тэгж хүсэж байна. Би ер нь бараг л анхудаа орогдлээ. Айгүй их баярлалаа. Их чинь маш их баярлалаа. Өндөр сэтгэлтэй байна.